Би болчих. Би жаахан яа. Монголд түр ирсэн байна уу те? Одоо нэг Америк руу монгол хүмүүс виз мэдүүлэхэд $15,000 4 сарын 2-ны өдрөөс хэрэгжиж байгаа энэ асуудал байгаа. Бид нар энэ 4 сарын 2-оос хэрэгжиж байгаа энэ шийдвэр бол гинтийн шийдвэр. Манайхтай бид нартай ярилцаагүй. Ямар нэгэн байдлаар урьдчилсан тохиролцоогүй, эсвэл сануулаагүй, анхааруулаагүй гараад ирсэн шийдвэр байхгүй. Тэгэхээр бид нар бол яг л одоо ерөнхий мэдээллийн төвшөнд байгаа. Зүгээр манай элчин сайдын яамныхан болон энэ гадаад харилцааны яамнах бид нар ажиллаж байгаа. Ажиллах ёстой. Ягаад гэвэл энэ чинь Монгол иргэд Америк нэгдсэн улсад чөлөөтэй зорчих эрхтэй, аялах эрхтэй. Тэхийн тулд барьцаа байршуулж байгаа гэж ойлгосон. Одоо өөрөөр хэлбэл виза аялаад буцаж ирээд мөнгө нь буцаад даасан орох юм байна гэдэг. Тэгээ аялын визний асуудал те. Тэрний яаж ийн өгөхлөө нөгөө Монгол иргэдийг виза хэтрүүлж ийн гэдэг үндслээр виза хэтрүүлж ийн гэдэг чинь зорчих хугацаанаас хэтрээд одоо бидний ярьдаг нэг харалж ийн те. Визаха хугацаа хэтрүүлж ийн гэдэг үндслээрээ тэнд очиод харалсан тодорхой хэмжээгээр тэнд юу гэдэг үлдсэн хүмүүс нийгмийн халамжид хамрагч ийн гэдэг үндслээр одоо Америкийн шинэ засаг захиргаа тий одоо энэ дэхтэй зөвхөн Монгол зориулж байгаа юм шиг шатраатагаар аюул олон улсуудыг оруулна гэж ийм юм ярьсан биднэрт. Тэгэхдээ би болон манай элчин сайдын манай гадаад харилцааны яамны байр суурь бол Монгол улс өөрийнхөө иргэдийг хамгаалах ёстой. Иргэдэд чөлөөтэй зорчиход бид нэр дэмжлэг үзүүлэх ёстой. Тийм учраас даруйхан бид нэр яриа хэлцээр эхлээд энэ асуудлыг бол одоо зөөлрүүлэх энэ хоёр орны бас нэг харилцааны бас нэг олон зүйлүүд байна да. Тэгээ нэг нь шууд ингэ шийдэж болохгүй шүү дээ. Гадаад орнуудад авч хэрэгжүүлж байгаа бодлогууд нь өөрөө ийм одоо сөрөг хатуу бодлого манай улсад бас тосгол болж байгаа нь харамсмар зүйл. Ягаад гэвэл манай хоёр улсын хувьд чинь бол одоо маш чухал харилцаатай улсууд шүү дээ. Тийм учраас бид нэр бол энийг бол ямар нэгэн аргаар бууруулахын төлөө маш шаргуу ажиллах ёстой. Юуны төлөө бидний хамгийн том тавьж байгаа зорилго бол өөрийнхөө Монгол иргэдийг хамгаалж аль болохоор бид нэр чөлөөтэй нээлттэй зорчих. Тэр үедээ бид нар визийн нөхцөлийг хөнгөлөх ёстой. Байнга уулзалт болгон дээрээ визийн нөхцөлөө хөнгөл энд виз олгож байгаа одоо виз гарах нэг хугацаа байдаг шүү дээ. Нэг мэдээлэл аваад ингээд 2 сар 3 сарын дараа нөгөө цаг авдаг. Нөгөө визний нөгөө ярилцах цаг авдаг. Энэ зарчлагын цагаа багасгах гэдгийг шахдаг шүү дээ бид нар. Тэгээ бид нар шинэ яг тэр болгоныг ингээд бүгдийг ил болгоод хэлээд юу ярьсан тухай та нарт нөгөө нийтэд нээлттэй хэлээд ээж болох боломжгүй л дээ бас